Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулан сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Жамбатнар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэнд Аргун сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хурмаа хийгээд Балсарын аялал бэлгэн даваарай гэсэн үрээтээр Мондакт компани хамтран ажиллана. За мөн элэг хамгаалах цэс хөөх бэлтгэл урсаамон хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 6 сарын 18-ны гайхамшигтай өдөр тохиож байна. За өнөөдөр бол он гараад 169 дэх өдөр. За он дуусахад 196 хоног үлдсэн байна. За үргэлжлүүлээ цагаан гарын мэдээлэлтэй танилцдаг хэдүүлээ. 7 цагийн байдлаар 13 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 21 шөнөдөө 8 градусын дулаан байх нь маргааш буюу пүрэв гарагт өдөртөө 24 шөнөдөө 10 градусын дулаан, эрх баасан гарагт өдөртөө 28 шөнөдөө 13 градусын дулаан бол эрх амралтын өдрөөр буюу бям гарагт өдөртөө 30 шөнөдөө 17 градус, харин ням гарагт өдөртөө 32 градус ахнэ. За ингээ 30 гараа явчлаа да. За тэгэлээ өнөөдөр ч бас бэлгийн толлоор шинийн 100-ийн сарын шинийн 22-нд тохиож байна. За өнөөдөр бол аргын толлоор 6 сарын 18-нд дэлхийд 3 баяр зэрэгцэж болж байна. За хамгийн ихнийх нь олон улсын сушигийн өдөр тохиож байна. Суши. Суши гэж дуудах юм болоо суши гэж дуудах. Бид нар суши гэдэг нь арай илүү надад бол харин суши гэдэг нь арай илүү ойрхон сонсогдлоо. За энэ японочдоос гаралтай нэг тийм түүхий загсаар иддэг хоол шүү дээ. Юу цэцэг суши идчихсэн үү? Зөндөл идчихсэн. Дуртай юу? Дуртай бол биш. Гэхдээ идэхэд бол нэг тийм муухай бол биш. Яг хаа тааралд бол идчихэд идэг. Маш онцгой хоолнууд байна. Тийм, онцгой. Сушийн дуртай хүмүүс байвал бас комментэр өчрээ. За суши бол монголчууд бас их онцгой холбоотой болсон гэж боддог. Дэлхийн монголчууд. Яагаад тэгэхээр одоо Шведэд ч бай, Хаанч бай, Америкт ч бай, манай найзууд энэ тэнд амьдарч байгаа найзууд юу хийдэг вэ гэхээр хамгийн бас дээд одоо хийж болдог одоо ажлын нэг нь сушины тогооч гэж. Нэрээ тийм гэсэн шүү дээ. Монголчууд бас их тийм сушины бизнес бас нэлээд хүчээ авцсан гэж бас ярьдаг. Ялангуяа Шведийн сушины ресторанууд ихэнх нь одоо монголчууд л одоо эзэмшдэг гэж би сонсч ийлаа. За тэгэхээр Шведэд байдаг манай сонсогчдод энэ үнэн эсхийг бас тодруулаад өгөөрэй. Би бол зөвхөн найз нөхдөсөө л сонссон шүү. Очиж үзээгүй болохоор яг үндэ мэдэхгүй юм. За гэхдээ манай хөргөн ах бас сушины тогооч. Яг өөрөө бид нарт ураад гэртээ ураад суши хийж үзүүлдэг. Тэгээ сушинд бас их дуртай. Тэгээ суши ер нь бол маш онцгой хоолнуудын нэг. Тэгээд нэг сушитэй холбоотой сонирхолтой баримт нь суши бол Японд л одоо алдартай байсан. Сүүлд бол баруун тэр чихэрээ одоо сушинд их дуртай болсон. За ер нь бол юм байж байгаа л нэг онцгой хоол идэж үзье гэхээр сушины ресторан ордог. За энэ нөхцөл байдалтай монголчуудад их аз завшаан тохиосон гэж үзэж байна. Яг тэгэхээр гадныхан буюу барууныханд одоо яг Япон Монголыг бол нэг ялгадаг юм байна. Тэнгүүд за нэг юм монгол бид нар шиг хүмүүс байвал ингээд сушины тогооч гэдэг айгүй үнэмшилтэй хардаг болохоор сушины ресторанууд Монгол тогоочдыг ажиллах их дуртай байдаг юм байна л да. Нүүдвэл яг хав тэгэл ойр зүрийн саянара коничива гэж хэлэхэд хангалттай байдаг гэж одоо ойлгосон. За тэгээд Шведээс бичиж гэн би суши ч гинэ юмаа хэр хотлоо ярьж байгаа. За өглөө гэдэг гараа би юм яриа гэж хаанаас бичиж байгаа гадарлаад байгаа. Гэхдээ Америкт ч гэсэндээ сушины бизнес монголчууд айгүй юутай байдаг гэсэн. Оролцоотой байдаг гэсэн. Тийм бас хэд хэд найзууд маань сушины тогооч хийжсэн гэсэн. За тэгээд яагаад энэ баруунд суши энэ одоо өнөөдрийн сушины олон улсын өдөр бол барууныхнаас ихтэй. За 2009 онд Facebook дээр зүгээр л нэг залуу олон улсын сушины баяр гээд босолцсон чинь тэр нь газар аваад ерөөсөө үүнээс хойш өнөөдрийг жил болгон сушины баяр гэж тэмдэглэдэг болсон юм байна. Аргун сушин дуртай юу? Би яг надад тэр васаби багууд тэр нэг тийм онцгой амтнэр хамар цоргиол гэсэн их тийм онцгой санагддаг шүү. Бүр бас л яг тийм онцгой дуртай гэж бол хэлэх. Хизээ идчихсэн. Анхны мэдрэмжээ санаж гинөө? Яг нэлээд санахгүй. За гэхдээ хамгийн хурц сушины мэдрэмж бол энэ манай хөргөн ах гэртээ ураад одоо яг суши хийж өгч, гарын сушиг хийж өгч ах тэр нь их яаж исэн юм байна. Дүрж исэн юм байна. Би оюутан байхдаа нэг идэж үзчихэд надад ерөөс таалагдаагүй. Тэгээ байж байжсэн чинь бүр төвсний дараа манай найзын нөхөр нь бас нөгөө юм сушины тогооч ахгүй. Тэгээд тэр хоёр тусдаа ресторан нэгээд тэгээд сушины баяр гэж юм жижигхэн найзуудынхаа хүрээнд баяр хийгээд тэгээд бидний өрсөй. Тэгээд очихдоо тэр найзынхаа нөхрөө хийсэн суши гэсэн чи болох юм байна, идэх юм байна, өстой гоё юм байна гэж бодсон. Тэгээд ер нь бол сушинд хаяа нэг идэж чаддаг гоё дуртай болсон. Гэтэ бүр нэг тийм онцгойлж идэл бүр ингээ зарим хүмүүс бүр баярлаж хөөрч догдолж иддэг шүү дээ. Тийм бол биш. Гэтэ тааралт болгол идчихнэ. За тэгээд ийм юм байна. Норвегид
яг Салмон загас гэж байдаг. Салмон загасны илүүдэл маш их байсан. Тэгээд 1980 онд Project Japan буюу Япон одоо төсөл гэдэг төсөл хэрэгжүүлээд Японы алдартай сушины тоогоочдыг оролцуулаад мөнгөөр тэмцэл хагаад ер нь Норвег их алдаршуулсан байна. Сушиг. За ингээд Норвегийн салмон загас одоо загсаа эргэлтэнд оруулаад ер нь бол салмон загсыг сушид иддэг байсан бол одоо бол хамгийн алдартай хамгийн их ашигладаг загснуудын салмон болсон байна л да. Энэ Норвег тэгэхээр Норвег улс одоо сушиг дэлхийд гаргасан холбоотой гэж үзэж байна. Тэр бол Японд л иддэг байтал одоо дэлхийд дахинд алдаршуулсан хүмүүс нь японочууд өөрсдөө биш Норвег гэдэг юм байна шүү дээ тий. Аха. Солонгосоос үзэж байна суши идэх дуртай гэж бичсэн байна. Шведэд байгаа монголчуудын дийлэнх сушинд ажиллаж байгаа гэж бичсэн байна. Би яг тэгж сонссон шүү. Ер нь бол шведүүд их сушины бизнесээр монголчууд их сайн ингээд. За тэгээд өнөөдөр бас олон улсын зугаалгын өдөр тохиож байна. International Picnic Day гэж болж байгаа. За зугаалга салхинд гарах өдөр. За энэ хоёр давхцж байна. Тэгэхээр та хэрэг зугаалганд гарвал суши аваад гарвал яг 2 өдөр зэрэг тэмдэглэх юм байна. Салхинд гарангаа суши идэж мээр юм уу? За хамгийн дурсамжтай салхинд гарч байгаа өдрөө санаж байна уу? Зугаалж ирсэн. За зөндөл олон байгаа шүү дээ. Яг алийг онцлох уу? Сүүлд хийzээ гарсан. Сая нөгөө ээжийг юунаас онгоцны бодлоос тосоход нь яг ингээ ярамгаар явах гэхээр төвжих гэсэн байхгүй юу? Тэгэнгүүт нь юуны тийш гараад бүр айгүй тэр чи оройдны 7-аас буух хэрэгтэй байсан юм аа. Тэгээ нөхөртөөгөө 12 цаг болж хат гэрээс гараад налах орж машин авгаалгаад тэгээ цаашгаа салхинд гараад тэгээд ээжийг тоссон шүү дээ. Тэр айгүй гоёсаа. Нэг тийм салхинд гарна гэж бодоогүй жаа гарчих айгүй сүртэй. Бас яг миний ингээд толгойд 2 салхинд гарах ингээд мөч айгүй онцгой бууж яана л да. Нэг нь за оюутан байж байхдаа зүгээр л ингээд зуны сайхан дэлгэр цаг эхэлсэн. Амарцсан. Оюутан найзууд цуг ингээд ярьжсэн аа уцаар ярьжсэн аа бүгдийг нь салхинд гарахгүй гэж тэрэлж яваад хонуудаар явцсан. Тэгээд миний бүр ингэж болдог байсан юм. Тэр чинь нөө ээж аваад хэлэхгүй юм байнга л одоо ээж аваад гарч болохгүй орж болохгүй гэж загнуулдаг байтал зүгээр л бодож ирсэн аа бүгдөө салхинд гарахгүй гэж хонуудаар явцсан. Амар чаргаж байсан. Тэр өстэй гоё өстэй. Юу яасан штэ намайг 2018 онд заяа маань тэгээд гэрийн гадаа ирчээд туулгал орж сэлий гараад ирэхгүй. Тэгэхээр би ингээд таавчтай тэгээд ингээд гэрийнхаа нэг юм сарпантай гараад очсон чинь машинда манай 2 эмэгтэй найз тэгээд нэг эрэгтэй найз ингээд жолоогоо барьцаа. Тэгээ ингээд яг гол явах гээд замдаа ярьж ирсэн аа. Оо би сая нэрээ юу авчиад ирсэн штэ. Сэлэнг авчиад ирсэн штэ. Аюу гоё л гэсэн чи бид нар амраа исгаланд орж үзмээр байгаа ингээд тэмүүтэ хитүүл одоо явах уу. Тэгэж гараад. Одоо өөр Монголын мөр нэг тийм хаашаа чи хадуурч барьцаагүй яг их хэлж байна. Угаасаа Улаанбаатарт ажиллаа хийгээвч энэ гэхээр сэтгэл бол тогтохгүй байна. Юусэн ингээл хадуурч гэдэг. За тэгээд наадамд гарчвал тэгээд тэр чигээр ингээ хадуураад нэг сар болгоцгоочдаг тийм. За хоёр дахь миний бас энэ сонирхолтой бас яг салхинд гарч ирсэн мөч нь ажил хийж хагаад ажлын цагаар цайны цагаараа бүгд тэр гол гарахгүй гэл найзуудаараа гарцсан ажлынхнаар. Зүгээр бүр хилцээр тэр чинь манайх ч юнтэл ажиллаж байсан маркетинг алданараа тэр чигээр ярьсан. Тэгээ тийм ч бүгд тэр сайхан брейнсторм хотлоод брейнсторм хийж байгаа нэрээр зүгээр сайхан голд бол сэлжсэн. Тэр бас онцгой ер нь бас салхинд гарах гинтийн бас байвал хамгийн амттай байдаг юм байна. За тэгээд өнөөдөр бүр амттай болгох нэг гол бол суши юм байна. За санал болгож байна. Гарахтаа суши аваад гарч болно. Өөртөө хийдэг бол хийгээд авч гарч болно тий. Суши нэр хийх гэж оролдож байсан оргино. Үгүй. Би ихтэй бас энэ тэнд очиод ажиллуулаас нэг царай марайга зараад суши хийн. Чи гэдэг яг толгойд өөр нэг юм юу очих юм бол яг яваа тий. Бүрдээ орно шнэ. Бүр яг яваа харагдаа мэдээд. За. За Улаанбаатар хотод 7 цаг 21 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчдад танилцуулаад үргэлжлүүлнэ. Мөрөөдлийн хурмаа хийгээд боловсрын аялал бэлгэнд аваарай гэсэн уриатаагаар Мондагт компани хамтран ажиллаж байна. За, Triple Event Hall гэж байгаа. За, их найдууд байрладаг. А, Б залдан сонголтоо хийх боломжтой. За, 2 залдан сонголтоо хийх жишээнд боломжтой. За, Evento Ballroom гэж байгаа. 8 м өндөр цаацтай. Энд ч одоо бараг 3 давхар шиг гэсэн үг. Тийм ээ, айгуу том. Бараг 3 давхар шиг ийм өндөр гайхамшиг тансаг ийм ballroom те. За, гадаа талбайд бас хийх сонирхолтой хосуудад бас хувилбар байна. За, хүссэн газраа хийх боломжтой. 800 хүний асар болох катеринг үйлчлэгийг давхар санал болгож байгаа. За мөн Glory Resort гэж эднийд бас байгаа юм байна. Дөрөвт нь Монгол ёс заншлаараа хурмаа хийх гэж байгаа хосуудаа зориулсан хувилбар нь Glory Resort. За дэлхийн хамгийн том гэр гэж их Монгол өргөө болон Glory Ballroom-аас сонгоод 500 гаруй евро бааз холноос мэргэжлийн даваач нарын өндөр шалгуураар сонгогдсон олноос сонгоод хурмаа хийх боломжтой. Менюг сонголтоо хийгээрэй. Тийм шүү дээ. Ер нь бол ихэнх хувирмнууд ингээл дандаа л нэг юм зааланд болж идэг шүү дээ. Маш гоё том Монгол гэрт тэгээд ингээд гадаа гараад
юу яасан гэсэндээ цочтой гадаа байсан гэсэндээ ингээд айгүй гоё том талбайтай тэгээ гоё ногоон зүлэгтэй засан юм цайзтай энэ бол надад үнэхээр гоё санагдаж байна. Glory Resort нь тэгээ тэндээ гоё яг үндэснийхаа дээлийг өмсөд гоё харагдана да. За тэгэхээр хоолны ам чанар дээр та ерөөсөө эргэлзэж болохгүй. Хурмаа яаж төсөөлж ийн түүгээрээ хийх боломжтой энэ үйлчилгээг танд Мондактынхан санал болгож байгаа. Хоолныхаа амтан дээр бол үнэхээр онцгой ач холбогдол өгж байгаа юм лээ. За тэгээ хурмын чимэглэл урлагийн хөтөлбөр гэх мэт хуримтай холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос буюу тий хурмын зөвлөгч нараас авчиж боломжтой. Энд ч мөр аюу давуу тал. Хүй найзаа энэ яа тий хүй найзаа тэр нь яа тий гэж ийж удахгүй байх нь шүү дээ. Аюу гоё. За тэгээ дэлгэрэнгүй мэдээллийг 7710 7788 гэсэн дугаараас авна. 7710 7788 мөрөөдлийн хурмаа хийгээд баалсрын аялал бэлгэнд авнаа Мондакт компани. Ерөөсө хурмаа хийнгүүтээ шууд хурмаа дуусгаад баалсартаа явчихна гэдэг ч юм бол аюу гоё сонголт шүү дээ тий. Хурмын эсний дараах баалсараар аль нэг тийшээгээ гадагшаа явах юм бол бүр л илүү гоё нандин бол тийм шиг байлээ. За тэгэхээр мөрөөдлийн хурмаа хийгээд бал сарын аяллаа бэлгэнд аваарай та Мондакт компани хамтран ажиллаа. Баярлалаа. Өнөөдөр бас ингэж штэ. Таны баалсрын аялалд мэрэгжлийн зурагчин болон мэрэгжлийн видео эстүүд хамт явна гэж байна. Тэгээ яг л тэнгисийн ирэг дээрх 24-д олоо шиг ийм гайхалтай баалсрын зураг авалттай тэрийгэ видео хайлсанд буулгаад үнэхээр гоё хурмаа нандин мөчөө хуваалцахыг Мондакт компани санал болгож байна. За баярлалаа. 7710 7788 гэсэн дугаар байгаа шүү. Мөрөөдлийн хурмаа хийгээд баалсрын аялал бэлгэнд аваарай. Мондакт компани баярлалаа. Баярлалаа. За дүгэр сүрэн Эрдэнэ чимэг Монгол орноо үнэхээр санаж байна гэж байна. За яалтчгүй Монголын 100 гэдэг бол үнэхээр бас нандин бөгөөд ховор санагддаг. Манай сонсогч Чукагчийн төрсөдөр юм шиг байна шүү дээ. Төрсөдөр минь дөрөв Чукагч. За төрсөдөр минь төргий. За Чукагч хинтээ хамт төрснээ хэдүүлээ сонирхцгоё. За Рожер Жозеф Иберт гэдэг ийм хүн байна. За Иберт. Аха. За энэ хүн ямар ч гэтэй ингэхээр аргун сонсч ирсэн үү? Иберт мөн үү? Миний мэдэх Иберт мөн үү? Би яг ихний нэрийг мэдэхгүй байна. За. Эбертийн сан гэж байдаг санаж байна тий. Тэгвэл бишээж магадгүй. За ер нь аргун кино үзэхдээ хэрэг шүүмжлэлтэй ханддаг. Кино шүүмж биччихсэн үү? Шүүмж мөж бичээгүй. Хаяа нэг тийм бүр нэг юм тайп дардгүй кино гэж яддаг шүү дээ. Эхнэр үзээ сонгочихгүй хажууд нь үглээд. Тэр гэхдээ бас айгүй хэцүү асуудалтэй. Энэ ингэцэн л шүү дээ кино ингэж хийж байгаа. Сайхан нөө маань хүрээр кино үзгээд нэг Univision-гийн сангаас нэг кино үзэхгүй юу? Тэр бүрээс гачи юм оо, гачи юм. Тэгээд манай дүү нөхрөө хоёр нийлж агаад энийг үзье гэд нам 2-1 дэд үзсэн байхгүй. Тэгэл би бүр өглөөл та хоёрын сонголт гэж чаас кино сонгож байгаа гэл. Яг нэг иймэрхүү юм болдог тий. За тэгэхээр яг бид нарыг яг ийм кино сонгоход тусалдаг мэрэгжил гэж тустай байдаг. За энэ бол кино шүүмжлэгчид байдаг. Рожер Жозеф Иберт гэдэг энэ хүн бол кино шүүмжлэгч. За тэгэхэд жилд ойролцоогоор 500 кино үздэг гэсэн. Мэргэжил юм чинь. Үздэг байсан гэсэн. Энэ хүн 70 наслсан л да 2013 онд нас орсон. Тий. Тэгээд жилд ойролцоогоор 500 кино гэж бодохоор би нэрээ хэдэн кино үздэг юм бэл гэж бодлоо. Аргун ойролцоогоор дунджаар тоогоорох боломж байна. Ер нь сүүлийн хагасчил баг бүтэн кино үзээгүй л. Нэг бол үзэж байгаа ундчид, нэг бол үзэж байгаа дуцаа орлогч. Харин бид нар ингээд кино театрт кино үзэхгүй бол яг гэртээ суугаад кино доктортой үздэг. Ястаа кино театрт үзсэн байх шүү. Юу үзчихлээ их нэртэй кино үзсэн байхгүй. Кино театрал бол та нарыг дагуулж ороод хажуудаа ингэж нэг юм уухгүй бол ерөөсөө гэртээ кино үзэхдээ нэг бол уцаа оролт, нэг бол гараа авчин, нэг бол хөргөж онгоолгоол идэх юм рүүлээ авчиж байгаа. Тэг хэр баргийн кино голдог болчихсон. Харин тийм байгаа. Нэг бүр IMDb үзүүлэлт нэр ингэж үзэж эхлэхээс өмнө бөө юм болчих. Тэгжээс үлдээ ядраад болчих. Харин тийм ээ. Тийм болчих. Цамаа болчих байхгүй юу? IMDb би л ингэ кино үзэхдээ IMDb 7.5-аас доошо байх юм бол ер нь үзхийг жоохон юу ядгүй, таашаадгүй. За тэгвэл нөгөөх манай нөгөө хурцсан болохоор юу гэдэг вэ гэхээр үгүй ээ энэ трейлерыг үзэлтэй трейлер амар гоё юм шүү гэл ингээл дээр яг ингэ нэг юм маргаа эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл эндээсээ ядраал заримдаа тэгэл кино үзэх унтаа. Заримдаа нэгнийх нь дийлэг сонголт орчих юм бол тэгээд нэг нь нөгөө киногоо сонирхгүй гэдэг ч юм уу те. Ийм болдог. За тэгэхээр кино урлагийн түүхэнд хамгийн их амжилт олсон анхны Pulitzer-ийн шагналт кино шүүмжлэгч Рожер Жозеф Иберт гэдэг хүний тухай танилцуулнаа. Pulitzer-ийн шагналт гэдэг байгаа. Pulitzer-ийн шагналыг болохоор сэтгүүлчид авдаг шүү дээ тий. Тэгэхээр анхны ийм сэтгүүлчдийн шагналыг кино шүүмж бичээд авсан хүн гэсэн үг. Балуус бүр үнэхээр нэртэй. Хэдэн оны Pulitzer? Хэдэн оны цаа байж байгаа энэ дэр удахгүй гараад ирэх байхаа. 75 оных байлуу биш 83 оных ч байлуу тэр хязгаарсан байна. Тийм. За
түүний алдартай шүүмжлэлүүдээс нь дурдъя л да. Ямар жишээ байна гэдгсэн чинь 1994 оны Умардад гэдэг нэртэй юм киног үзчихье. Тэнгүүтээ I hated this movie. Hated this movie. Hated гэж байгаа байхгүй юу? Тэгээд юу гэж байгаа гэдэг юм энэ киног би үзье яаж ядсаар дуслаа. Ингэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол яг ингээд кино шүүмж бичин гэдэг чинь өөрийнхөө санааг айгүй гоё ойлгомжтой бөгөөд энгийнээр хүмүүст ойлгуулахыг хэлдэг юм байна. Тэр кино шүүмж айгүй ийм хүмүүсийн сэтгэл зүрхэнд ойрхон бод юм байна л да. Тэгээд яг Рожерийн энэ шүүмжлэлээс хойшоогоо кино шүүмжлэгчид дундад кино ертөнцид яг ямар үг тренд болж гарч ирсэн гэхээр I hated this movie буюу би энэ киног үзье ядаж гэдэг ийм хиллэг бүр pop соёл болтлоо гарч ирсэн. Яг хүмүүс кино үзээд таалагдаагүй I hated this movie гэж хэлдэг. Тэгээ энэ нь болохоор яг Рожерийн бичсэн алдартай шүүмжлэлээс санаа авч хүмүүс хэлдэг болсон гэсэн үг. Шүүмжлэн гэдэг чинь заавал нөгөө муулах гэсэн үг бол биш бас магтах ордог баг тий. Орно. Би хамгийн сүүлд чинь тийм амжилттай магтах шүүмжийг ингээд уншаад үзсэн киногоо одоо эргэж ирэхгүй намрахгүй юм. За Монгол кино ер нь бол баян үзэх бол хэцүү. Хаяа л үнэхээр харгадаг. Тэгээд нэг ийм би пост үзэхгүй Facebook эргэж ирэхгүй намрын тухай. Энэ кино бол ямар ч тийм одоо Холливуудын эсвэл гадны одоо ингээд зарж байгаа терияки дахиа ч юм уу том ийм лазаня биш ээ. Энэ бол яг л Монгол бандан. Гэхдээ Монгол банданг Монгол одоо гурилтай хоолыг мах шүл бүх юм тааруулж янзын гоё амтай байдаг. Яг тийм л кино гэж хэлсэн чи. Ойр Монгол ам тэгдэхгүй гэж үзсэн. Тэгээ ялчгүй үнэхээр гоё хийсэн тийм нөгөө яг л Монгол ах уу. Ерөөсөө амьдралаас хоол сүртэй хитрүүлэг ийм тийм ерөөсөө байхгүй. Яг л Монгол амьдрал тэр нөгөө түнтүүлээ лөө тий түнтүүлэг зохиол төр хийсэн тэрийг үнэхээр гоё бас хийсэн байсан. За тэгээд тэр кино багийнхан бас баяр хүргэе. Бас ингэж нэрээ Монгол кино зүгээр тийм ядах биш тий хит хүчлэх биш зүгээр нэг юм гүйцэтгэлээ өндөр хийгээл гоё сэтгэлээсээ хийчихэд ийм гоё болж болт юм. Заавал ингээл киног лаг хийхэд бол супер сенсацтай ч юм уу одоо нэг бааранд ороод бүжигдэг ч юм уу тийм гэсэн хэрэггүй л гэсэн тий. Тэгээ одоо ер нь сүүлийн үед ингээд яг за Монголын ч гэлтгүй дэлхийн кино урлагийг харахаар ингэж байгаа юм шиг санагддаг байхгүй надаа. Гадаадад очиод энэ тентгийн газар очиод тэгэл ингээл нэг юм буудалцсан хар тамхитай аль эсвэл ингээл нэг юм би нэг аалж хийсэн ч юм уу эсвэл бүр ингээд эсрэгээр амар наригсан те баян цатгалан эсвэл ингээл баян цатгалын ингийн ялгааг амар харуулсан энэ кино сүүлүүд айгүйх амжилт олох гээд байгаа юм шиг кино урлаг тэр чигээр ийшээ яваад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Гэтэл эргээд бид нарт одоо яг юу айгүй чухал болж ингэсэн чи Монгол киногоо дуртаад ярих юм бол Хөхөө гэдэг кино амар сайн кино болсон. Тэр зүгээр л Говьлт аймагт болов Ховдод болов зураг авалт нь болсон. Тэгээд ингээд нэг ганцхан айлгийн л амьдрал байгаа байхгүй. Тэгээд нэг хөгшин ээжийг асарж байгаа нэг ганц хоёр хүүхдээ хотоос хүүхдүүд нь ирнэ гэл ингээл ерөөсөө тэр амар олон төрлийн сцен бол байхгүй. Энд тэнд очиж зураг авалт хийгээгүй. Айгуу гой цэвэрхэн кино болсон байгаа байхгүй. Яг Монгол ах уу. Сайн кино. Яг айгуу сайн кино. Хөгжмийн үед ч гэсэн айгуу сайн кино. Тэгэхээр энийг би бас яг яаж үзсэн гэхээр шүүмжлэлийг нь уншиж хагаад энэ киног би үзсэн байхгүй. Ер нь бол Монгол кино үзэж жоохон тийм жоохон дургу. Гэхдээ Хөхөө гэдэг киног үзээд бүр үнэхээр сүүлд хийсэн кино юм байна те. Үгүй Хөхөө хэдэн оны кино лээ. Бас л нэг 18 оны кино лөө. Ковидын өмнөх хүн гарсан кино хаа. Тэг санагдаад байна. За тэгэхээр кино шүүмж гэдэг ийм амар чухал байдаг. За дараагийн нэг жишээ ярих юм бол Brown Bunny гэдэг ийм 2003 оны кино үзчихлээ байт юм байна. Тэгээ Винсент Галло гэдэг юм найруулагчтай. За энэ киног Рожер шүүмжилжээ. Тэгээд энэ ерөөхдөө нэг тийм эротик драм төрлийн кино юм байна л да. За тэгэнгүүт нөгөө 2003 оны кино учраас 2003 оны Канны кино наадам дээр ингээд нээлттэй хийснийхэн дараа бөө маргаан бөө сисац болсон Холливуудад. За яасан гэхээр кино урлагийн түүхэнд хамгийн ширүүн маргаан гэж энэ маргааныг бүр нэрлэдэг байгаа байхгүй юу? За энэ юу болсон гэхээр 2003 оны кино наадам дээр энэ кино гарсны дараа Рожер Деберт ингээд шүүмжлээд тэгээд Канны кино наадмын түүхэнд хамгийн муу кино гэдэг энэ киног хэлчих. За тэгсэн чи нөгөө энэ шүүмжлэл Винсент Галлог бүр ингээд айгүй бухимдуулсан байгаа байхгүй юу? За. Тэнгүүтээ Рожиг муу боол наймаалагч би галбиртай тарган гахаа гэж хэлсэн юм байна. Нөгөө Слевер гэдэг чтэй Слевер Трейдер гэдэг боол наймаалагчийг бүр юм одоо хүнийг ингээд ийм расист хандлага гаргаад тарган бүдүүнээр нь ялгаж штэ. Тэгсэн чи Рожерийн хариу нь бүр амар хошин заяа.
би үнэхээр тарган үнэлтэй. Гэтэ би нэг л өдөр турчна. Харин Галог хизээж Браун Баны киног найруулагч чивээрээ үлдэн штэ. Ямар хурц хэлтэй. Юу хорон хөхт. Харин айгүй хорон тэгсэн мөртлөнгөө ингэ зүгээр шууд зүрх рүү хардаг өгнүүдийг хэлдэг. За дэмжин ажиллагчаа танилцуулаад гэх манай нэвтрүүлгийг Прошаг дэлгүүр дэмжин ажиллаж байна. Дарилга уул уурхайн аагаас яах хүртэлх бүх төрлийн баг зэрэгслийг Прошаг их дэлгүүрээс. За жил бүр уламжлан зохион байгуулдаг зуны хямдрал 6 дугаар сарын 2-оос 6 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм байна. Зуны хямдралын үеэр бүх бараа 15% хямдраад байна. Сонгогдсон бараанууд 80 хүртэл хямдарсан бараанууд бас байна. За худалдан авалтын үнийн дүнгээс хамаарат харилцагч бүрт гарын бэлэг өгж байна. За мөн та бараагаа онлайнаар захиалаад хөргүүлээд авах боломжтой шүү. Утасны дугаар нь 7718 11 11 юм байна. 7718 11 11. Манай нэвтрүүлгийг Прошаг их дэлгүүр дэмжин ажиллаа. Баярлалаа. Баярлаа. За тэгээд хин Юма Хиро маань комментэр бичсэн байна л да. Энэ хүний шүүмжилсэн кино муугаа хэлчих юм бол тэр кино хинч үзэхгүй хог болдог гэд. Яг л угаасаа тэгтий билээ. Их хөөрхий тэгээд энэ Винсент Галог бүр амьдралын үг үйсэн юм шиг. Харин тий өөрөөр хэлэх юм бол чи үрд муу найруулагч чивээрээ үлднэ гэсэн санааг л юусэн ингээд айгүй хороо үгээр хэлсэн байгаа байхгүй. За бас нэг юм байгаа. Энэ маргааны үеэр бас нэг айгүй амар хэлсэн үг нь ингэсэн мөлий. Тэглээж би ядчил чам шиг муу киног хийдгүү за гэж маргалсан байгаа байхгүй. Галог бүр ингэж бүр амар доош нэг айсан. Ер нь хэрүүлэр дийлдэхгүй хүмүүс гэж байдаг. Манай ингээд их сургуульд ингээд нэг хүүхдээсээ тэр хүүхдийг найзууд юу гэж ярьдаг гэсэн гэж энэ Батултыг нэрийг нь хэлж. Энийг юу ярьж эхлэхээс өмнө зодохгүй бол барахгүй. Батултаа. Өчлөөрөө sorry. Амаасах юм л аюултай байдаг. Ямар аюултай юм ч вэ? За ер нь нэг ийм уран цэцэн хөхтэй хошин сэтгүүн бодох чадвар маш өндөртэй ийм шүмжлэгч байсан. За түүний тухайд танилцуулах юм бол 1942 оны 6 дугаар сарын 18-нд Иллинойс мужийн Урбанад айлын ганц хүү болж төрсөн юм билээ л дээ. Тэгээ католик гэр бүлд өссөн, багтаа сүмд үйлчилдэг. Тэгээ ахлах сургуулаасаа сэтгүүл зүг аягүй сонирхож эхэлсэн гинэ. Тэгээ шинжлэх ухааны сонинд нийтлэл бичих болсон. Нилээн багаасаа ер нь бол бичиж эхэлсэн. Тэгээд ер нь баг багтаа цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл гэдгийг айгүйх ойлгочихсон тийм хүүхэд байсан юм шиг байна. За яаж юм гэхээр дөнгөж 15 настай байсан. За Иллинойсын ахлах сургуулийн холбооны шагналыг ингээд нийтлэлээр хүртэж байгаа байхгүй. Тэгээд ахлах сургуулийн эхо сонины редактор хийж эхэлж байна. 15 настай хүүхэд сонины редактор хийнэ гэхээр энэ бол бас аюул чадварлаг гэсэн үг. Тэгээд ахлах сургуулийн төгсөх ангидаа суралцахынхаа хажуугаар их сургуулийн 1-р курсээ давхар сурсан байгаа. Тэгээ бас энэ үедээ Урбанагийн News Gazette гэдэг юм сэтгүүл сурвалжлагчаар бас ажилладаг байсан байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол маш олон зүйлийг ингээд амжуулаад яваад идэг гэсэн хүү байсан. Тэгээд 19 настайдаа анхны киноны шүүмжлэлээ бичиж нийлүүлсэн байдаг. За энэсээ гадна мастерын зэрэг хамгаалалтаа Өмнөд Африкийн Капе Таунд их сургуульд 1 жил суралцаад ганцхан жил сураад магистр хамгаалсан байгаа. За магистр хамгаалчингуудаа Чикагогийн их сургуулийн докторын зэрэг хамгаалсан. За тэгээд докторт ажиллаж явах явцдаа Chicago Sun-Times гэдэг энэ сонинд нийтлэл хүчээд сурвалжлагчаар ажиллаж исэн. Тэгээд эцэст нь кино шүүмжлэгч болохоор сэтгэл шулуудсан гэдэг. За 1975 онд телевизэд кино шүүмж нэвтрүүлэг хийж эхэлсэн юм билээ. Бүр ингэ телевизээр одоо хоёулын шиг ингээд энэ нэвтрүүлэг хийхдээ киноны тухай ярьдаг, киногоо шүүмжилдэг юм нэвтрүүлэг хийдэг гэсэн үг л дээ. Тэгээд карьерийнхаа дурш 31 жил телевизэд ажилласан байдаг. Харин тэр Chicago Sun-Times гэдэг энэ сонинд 46 жил ажилласан байт юм билээ. Тэгээд жилд 500 кино үзэж тэн хагастанд шүүмжлэл бичдэг. 15 ном гаргасан. Америкийн pop соёлд thumbs up, thumbs down rating систем буюу одоо нөгөө бид нар үнэлдэг шүү дээ. 1-4 хаттайгаар кинонуудыг үнэлээд идэг. Энэ үнэлгээний системийг нэвтрүүлсэн хүмүүсийн нэг бол Рожер юм билээ. За тэгээд 1975 онд Pulitzer-ийн шагналыг шүүмжлэлийн төрөлд хүртсэн анхны хүн болсон. Тэгээд яг хайж үзсэн чинь энэ шагналыг авсан ерөөсө 2 хүн байт юм байна. Pulitzer-ийн шагнал авсан кино шүүмжлэгчид Rogers гадна 2 хүн байт юм билээ. Тэгэхээр айгүй цөөхөн гэсэн үг. Тэгээд энэ хоёр нь ядчих хат нь 2000 он гаргаж иж авсан юм байлээ. Тэгэхээр 1975-аас 2000 он хүртэл буюу 25 жилийн хугацаанд түүний гаргасан амжилтыг хинч тавтаагүй байсан гэж хэлж болно л доо. Ямар кино шүүмжилсэн болох болон 75 онд? Зөндөө олон кинонуудыг шүүмжилсэн. Тэр бүх нөгөө шүүмжлэлүүдээр нь өгч байгаа гэсэн үг. Тэр шүүмжлэлүүдээр нь өгж байгаа гэсэн үг. Ер нь кино урлагийг
кино урлагийн одоо нөгөө шүүмж байгаа шүү дээ тий. Энэ шүүмжийг сэтгүүл зүүн салбарт хүрэн хүртлээ хүмүүсийн сэтгэлд хүрэн хүртлээ ингэж сайн хөгжүүлж чадсан гэдэг утгаар нь болгосон юм билээ л дээ. За тэгээд Рожер кино шүүмжийг хүмүүст ингэж маш ойлгомжтой, сонирхолтой, хөгжилтэй байдлаар энгийн үгээр тайлбарлаж өчтдөг байсан. Энэ бол айгүй хүмүүсээс нэг тийм сайн сэтгэн бодох чадвар айгүй шаарддаг ажил юм билээ шүү дээ. Тэгээд нэвтрүүлгээрээ дамжуулаад хүмүүст ингэж бас хүргэдэг байсан. За энэс гадна гадаадын уран бүтээлчдийн киног айгүй түлхэн үздэг байсан гинэ. Ер нь кино шүүмжлэгч дундаасаа. Тэгээд гадаадын кино үзэнгүүтээ энийгээ шүүмжлээд ингээд санал сэтгэлээ хэлж байгаа нь үзэгчдийн талархлыг айгүй хүлээдэг байсан гэж байна. За хувийн амьдралын тухайд бол 1992 онд өмгөөлөгч бизнес эрхлэгч Чарли Хамл гэдэг ийм бүсгүүтэй гэрэлсэн. Тэгээд ерөөсөө хүүхэдтэй болоогүй юм билэ. Харин эхнэр нь өмнөх гэрэлтээсээ 2 хүүхэдтэй байсан. Тэгээд энэ 2 хүүхдийг яг өөрийнхөө хүүхэд мэт хүлээмжшөөрөөд хамтдаа өсгсөн, тэдэндээ маш их хайртай байсан гэдэг. Тэгээд Эберт эхнэрээ амьдралын минь хамгийн том аз жаргал гэж олон удаа нэвтрүүлгийнхээ үеэр дурдсан мэт юм байлээ л дээ. Тэгээд яг ийм ч учраас Чаз энэ хоёр айгүй гоё гэр бүлүүд байсан, үлгэрчээ гэр бүлүүд байсан гэж хэлж болно. Чаз нөхрийнхөө өвчтөе жилүүдэд үргэлж хамт байсан. Тэгээд түүнийг асарч тэмцснээр олон хүмүүсийн одоо энэ нөгөө талархлыг хүлээсэн гэдэг юм билээ. За өвчтөе жилүүдэд хамт байсан гэж юу яриад байгаа юм гэхээр түрүүн хоёлаа ярьсан шүү дээ нөгөө тархангахаа гэдэг ингээ гаднаас нарахад ер нь бол жоохон махлаг харагддаг гэдэг. Харин одоо яг өвдснийхэн дараах энэ хагалгаанд орсныхан дараах зургийг харах юм бол айгүй өөр дур зураг биднэрт харагдана. За тэгээд энийг хэдүүлээ лайвхан голоос харъя. Хагалгаанд орсныхаа дараа энэ хүн шал өөр дүр төрхтэй болсон гэж хэлж болно л доо. За ямар хагалгаанд яагаад ингэ орсон юм бэ гэхээр 2002 онд Бамбай олчгийн хор тавдар туссан. Тэгээ дараа жил нь Шүлсний булчирхайн хор тавдар туссан гэдэг ийм хоёр хор тавдартай байсан. Тэгээ 2006 онд эрүүндээ хагалгаа хийлгээд ярих хооллох чадвараа тэр чигт нь алдсан байхгүй юу? Тэгээд энэ хүнд жилүүдэд нь түүний хажууд ихнэр нь байж түүнийг сэтгэл санаагаар дэмжиж байсан. Тийм учраас олонний талархлыг энэ гэр бүл айгүй хүртдэг. Тэгээд хагалгаанд орсныхоо дараа ер нь бол жоохон эвгүй болсон байгаа. Тийм байна. Тийм. Царай нь хүртэл нэг шал өөр хүн юм шиг. За тэгээд Рожер шүүмжлэл олон уран бүтээлчдийн бүтээлийг амжилтгүй болгосон гэдэг. Яагаад гэхээр нэг шүүмжлэл хүчлээд тэр киног ерөөсө дахиж хинч үздэггүй. Тэгээд яг энэ утгаараа кино урлагийг шал өөр төвшөнд аваадсан гэдэг. Найруулагчид ч гэсэндээ энэ дээр айгүй их анхаарч хэлсэн. Кино үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ ямар киног яаж юугаар нь ямар үзүүлэлтээр нь сонгож шалгаруулж үзэх ёстой гэдгээ мэддэг болсон. Гэхдээ ингээд 2006 онд хаалгаанд ороод ингээд хооллох ярих чадвараа алдсан гэж байгаа шүү дээ тий. Гэхдээ энэ хүний чинь гол ажил нөгөө бичих ажил байсан учраас ажлаа үргэлжлүүлж исэн. Chicago Sun Times гэдэг энэ сониндоо бас өөрийн вебсайт, блог, Facebook, Twitter дээр ингээд маш идэвхтэй нийтлэл шүүмжлээ бичсээр байгаад 2013 оны 4 сарын 4-нд таалалт өгсөн байдаг. За тэгээд түүний сүүлийн кино шүүмжинд To the Wonder гэдэг юм кино байна. Тэгээд энэ киноны үнэлгээ нь 4-өөс 3.5 оттой гинэ. За энд ингэсэн байна Омбоо юм бод. Кино урлаг, утга зохиол шүүмж байж л хөгжих байх. Харин манад шүүмж бичвэл шууд үс хонзон болдгоо гэсэн байна. За энэ яг энэ соёлын бас ялгаа байгаа байдаг. Барууных нэг ингээ ажиглахаар шүүмжийг бол ийм яг хийсэн ажил дээр нь шүүмж бүтээл дээр нь шүүмж хийвэл хүлээж аваад ингээд энийг нь одоо хүлээж аваад байдаг тийм. Монголд болохоор хувь хөндлөнд дарж байгаа шүүмжийг шүүмж гэж хүлээж үзээд байдаг. Тэр бол уг нь шүүмж биш шүү дээ. Одоо хүмүүс хооронд маргалтахаар хувь хөндлөгөө дайраад чи тийм биз дээ би юм биз тэгээд яг хэлж байгаа санаан дээр ингээд ерөөсө тогтдгоо. За хэлж байгаа санаа буюу бүтээл дээр нь шүүмж хэлэхээр энэ нөгөө дайсан энэ намайг доорд бичиж чинь гэд бас буруугаар ойлгоод байдаг. Энэнийг айгуу тийм сайн уг нь ялгаж салгуул энэ өөрөө шинжлэх ухаанч хөгжих бас суурн тэгжиж бүртгэл юм байл л да. Яг гэвэл шинжлэх ухаан бол peer review гэдэг одоо юм нэг нь нөгөөх шүүмжлэхэд хүлээж авдаг тийм соёлыг бий болохгүй л эрүүл соёлыг бий болохгүй тийм соёл бас нэрэ дутагддаг юм шиг санагддаг шүү. Энэ магадгүй нөгөө манайх ч н одоо шинжлэх ухаан бол тэр чигээрээ зөвлөлт холбоот улс Оросоос орж ирсэн болохоор Оросд бас яг энэ peer review гэдэг соёл бас хараахан тийм сайн тогтоогүй гэж бас үздэг. Тэрнтэй бас холбоотой байх тийм. Гэхдээ сүүлийн үеийн гэдэг би яг нэг утга зохиол уран зохиол сонирхдаг учраас яг энэ хүрээлэл дундаа айгүй олон найзуудтай Facebook-ийн найзууд миний сошиал ерөнхийдөө дандаа энэ чиглэлээр ингээ хурж идэг байхгүй нүүсгээд тэгээд сүүлийн үеийн залуучууд яаж ийм гэхээр энэ шүүмжлэлийг айгүй сайн хүлээж авч байна. Бүр эсэргээрээ миний уран бүтээл шүүмж бичиж өгөөч гэж
гэж ханддаг болсон. Гэтэл одоо ингээд яг манай үеийнхнээс өмнөх үеийн уран бүтээлчид яаж ин гэхээр хоорондоо аягүй дайсагнаж байгаа. Би бинийгээ чи ингэж бичлээ, би тэгэж бичлээгээ хоорондоо ингэж ёстой л гэж үздэг те. Ер нь амны бэлгээс аштын бэлгч гэдэг бол ер нь тэгэл нэг тийм муу юм ярих дургу тэрийг ингээд ерөнхийдөө сүрэг юм ингээд хүлээж авахгүй байгаа гэдэг. Ууг нь бол сайжруулъя гэж бодож хэлсэн юм хүртэл энэ надад дайсаг надад гэж шууд бодчихдаг ч юм уу. Тийм бас нэг хамлага байгаад тах шүү дээ те. Тийм ялангуяа одоо энэ нэг утга зохиол шүүмжлэгчид байна. Тэгээд манай яг ингээд яг дэлгээд бариулаад ингээ харуулад үдгийгээ тэгэхээр кино шүүмжилдэг хүмүүс нь ч цөөхөн утга уран зохиолоо шүүмжилдэг шүүмжлэгч нар айгүй цөөхөн штэ гарын 5 уранд багтахаар гэтэл тэр хүмүүсийг ингээд нэг юм мэрэгжлийн үднээс нь харахгүйгээр эсрэгээрээ дайрч давшлаад байдаг юм тохиолдол бол яалтчгүй байдаг. Тэгээ ялангуяа одоо нөгөө нэг юм болор цомомын дараа бол энэ хэрүүлж бүр айгүй гацаа авна штэ. Амар болох уу. Бой болно штэ. За гэхдээ шинэ үеийнхэн бол өөр болж байгаа гэсэн сураг сонслоо зүгээс тэгээд тийм бол үнэхээр сайн байна. За элэг хамгаалах цөс хөөх бэлтгэл урсамон манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За урсамон гэдэг нь болохоор уурсаа диокси хоолын хүчил гэж явдаг. За тэгэхээр элэгний өрөвсөл, элэг өөгчөлт, цөсний өтгөрөөл, цөсний чулуу, цөс зогшонгосол зэрэгт урсамоны хэрэглэн элэг хамгаалах цөс өөх бэлтгэл урсаоныг хэрэглэх анхааруулгын тухайд бол за энэ нэг уурсаа диокси хоолын хүчил учраас эмчийн хяналт зааврын дагуу хэрэглэнэ. За нэг зүйлийг хэлэхгүй болохгүй. Манайхаа ингээд нөгөө нэг хавар намартаа ингээд бие цэвэрлэх сайн, цөсөөх өөх сайн гэл ингээд дур мэдээл цөс өгөөддөг. Айгүй ийм нөгөө нэг сошиал амир юу харагдаад байдаг байхгүй бүр ингээд одоо бараг давлгаа болцсон одоо хин нэг мэрэгжлийн бус хүмүүс гарч ирэнгүүтээ за одоо хідүүлээ ингээ одоо тэгээ одоо мацаг өрөө одоо ингээ гэл эн чинь яг ингээд мэрэгжлийн эмчийн хяналтанд ор заавал хяналтанд ор хийгдэх зүйл эдэн шүү. За хэрвээ та цөсний чулуутай бол нарийн мэрэгжлийн эмчээс заавал зөвлөгөө авнаа. Тэгхгүйгээр цөсний чулуутай үгүйгээ мэдхгүй ээжиж урсамоныг хэрэглэж болохгүй гэсэн үг л дээ. Тэгээд ер нь бол яг ямар хэрэглэж явах үед гаж нөлөө илэрч болох уу гэхлээр гидээс эвгүүрч болно, бөөлжс цутгаж гүйлэх зэрэг ийм гаж нөлөө илэрч болцсошгүй. Тийм учраас эмийн заавраас гаж нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс заавал асуух хэрэгтэй. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг 1818 83 гэдэг дугаараас та бүхэн аваарай. 1818 83. За урсамоныг бүх эмийн сангаар худалдаалж байгаа. Та бүхэн бас аль биесээр урсамоныг Monos Farm оруулж ирж байгаа учраас Monos Farm-ын Facebook руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг авч орлоо. Бас мөн лайк дараарай. За баярлалаа нэвтрүүлэгтээ. Элэг хамгаалах цөс өөх бэлтгэл урсамон хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За ингэсэн байна. Баяраа яг кино судлаач Мэгмар Сүрэн байна гэсэн байна. Цэцгээ тийм ээ. Үеийн зөрүү шүүмж дээр харагдаад байдгаа гэсэн байна. За хуучин цаг дутуу зохиол кино шүүмжлэгчид гэсэн мэрэгжил бас байсан гэж байна. Тэгээд ер нь андуурч магадгүй ямар ч л байсан шүү гинэ. Би яг тэр үеийн сайн мэдэхгүй л ах шиг байна л да. Гэхдээ яг нийт зохион байгуулалтын хувьд тийм байсан ч нийт одоо юугаа соёлоо харахаар ялцгүй энэ шүүмжийн соёл бас нэг тийм хөгжөөгүй гэх юм уу? Тийм байсан байж магадгүй гэж бид баярлалаа. За дараагийн мэдээлэл рүү оръё. За 2 жилийн өмнө уурчнан яг 6 сарын 18-нд дэлхийг цочирдуулсан нэг үйл явдал болсон. За энэ бол Титан гэдэг нэртэй шомбогч хөлөг онгоц итэрсэн гэх юм уу? Осолцсон явдал байсан. За Титаны одоо баячуудын жившдэг мөн билүү? Баячуудын живдэг тийм. За энэ дээр бол 48 настай Пакистан гаралтай Британий тэрбум маш баян одоо бизнесмен хүүгээ дагуулад 19 настай хүүгээ дагуулад шомбож исэн. За мөн хамын шаардинг гээд бас Challenger Deep явж исэн Guinness рекорд эзэмшдэг. За ингээд нэлээд тийм баян бас юм Британи гаралтай хүмүүс бол Франц ганц энэ дотор байсан баян биш. Сонирхлоор одоо шомбож исэн энэ юу Пол Андре Наргале гэдэг энэ залуу хөгшин гэх юм уу? За энэ бол одоо судлаач мэргэжилтэй ингээд одоо шомбож исэн. За энэ дотор яг энэ одоо шомбогч онгоцыг үйлдвэрлэсэн компани эзэм үүсгэн байгуулагч Stockton Rush өөрөө шомбож явсан. За энэ олон одоо сэдвийг бол нэлээд эргэж хүндсэн. Нэг юм яриа байдаг дэлхийн далайн гүн, далайн ёроол сарнаас баг судлагдсан гэж байна.
За яагаад сарнаас бага судлагдсан шалтгаан бол тийшээ орох тийм амаргүй шумбан гэдэг бол ерөөсөө амаргүй байдаг. Шумбан гэдэг бол бүр маш онцгой тоногдолтой маш өндөр технологи шаардлагатай. За ийм одоо талбар. Гэхдээ энэнийг үүсгэн байгуулагч Stockton Rush юу гэж хэлсэн бэхээр энэ шумбах онгоцны шумбах төрлийн бизнес шумбагч онгоцны одоо энэ хяналтын байгууллага гэж хэлээ л да. За мэргэжлийн хяналт гэдэг товшилжээ. Ер нь бол энэ байгууллага хитрхи одоо хуучинсаг одоо бол технологи хөгжсөн энэ бол заавал ингэж нарийн хуур хяналт шалгалт авах шаардлагагүй гэд Ocean гэдэг компани байгуулад за энэгээр Titan гэдэг энэ өөрсдөө байгуулсан хүлэг онгоцоор доошо шумбажсэн байна. За энэ хаашаа доошо дагуулж явж ирсэн бэхээр нөгөө алдарт Titanic хүлэг онгоцны одоо үлдэгдэл гэх юм уу? Titanic хүлэг онгоцны далайн оролт байгаа хүлэг онгоц руу авиж гэж очижсэн. За ингээд эднээс Titan гэдэг энэ Ocean Gate гэж компани, за Stockton Rush гэдэг энэ дотор нь явж исэн хүний үүсгэн байгуулсан компани яасан бэхээр ер нь бол шинэлэг арга ашиглан гээд бүрхүүл хийхдээ одоо ийм одоо сүүлийн үед гарч ирсэн carbon fiber нано технологийн бүтээгдэхүүнүүдийг одоо ашигласан. Энэ 99 дэх 90 хэд дэх одоо шумбалтан байсан. Өмнө нь бол нэлээд олон удаа амжилттай одоо шумбсан боловч энэ удаа амжилтгүй болсон. Яг тэгэхээр carbon fiber бусад одоо төмрийг бодвол удаан хугацаанд жоох амархан эмтэрч гэдэг тийм сэмрээд эхэлждэг тийм асуудалтай учраас үүссэн гэж одоо мэргэжилтүүд тайлбарлалт юм байлээ. За carbon fiber бол хамаагүй хямдхан. Гангууд бол илүү тэсвэртэй маш тийм хөнгөн тийм материал гэдэг. За Формула 1 уралдааны машинууд дээр карбон файбрыг ихээр ашигладаг. Эн чинь молекулын бүтцэд одоо нүүрсийг маш тийм зохион байгуулалт болчингууд маш хатуу тэг хөнгөн мөгөд хатуулах чадвартай болгочдөг энэ технологиор хилээд байгаа. За энэ тэгээд хэдэн мэтийн гүнд асуултсан мөлий? 3800. Бас амар гүн явсан юм байна тий. Тий. За одоо ингээд би энэ бичлэгийг үзэж яхад гэсэн. Осолдож яхад ингээд зөв зүгээр юм ярьж байсан аа. Нэг жоохон юм дуураад байна уу гэж халуулсан. Тэр яадаг вэ гэхээр 3800 метрийн гүнд чинь одоо яг агаарын даралтаас 400 дахин их даралт ордог гэсэн. Тэгээд нэг сонирхолтой нь эднээс яаж нас орсон бэхээр ерөөсөө секундыг 20 хуваахын дотор энэ одоо дэлбэрэлт гэх юм дотгошооно дэлбэрэлт болсон гэж үздэг. Секундыг 20 хуваахтаа тэнцхийн богино хугацаанд так гэд ерөөсөө л бяцалсан гэсэн. Одоо лазыг бол дээрс нь маш хурдан дээрс нь ингээд гიშгэ хайцантай адилхан тийм хурдан одоо ингээд өгчөж байгаа юм л та. Баар бодож хэмжээг баха тий. Үгүй харин бүр бодож амжих байхгүй шүү дээ. Хүн өвдөлтийг хизээ мэдэрдэг юм байна. Зарим мэдрэлтийг 2 секундын дараа мэдэрдэг гин. Халууныг бол ингээд байж тавьж явж хаад ёй гэдэг ингээд мэдэрдэг шүү дээ. Ингээд бүр нүг мэдрэлийн юунуудаар эсүүдээр дамжаад тархин мэдээлэл оцсны дараа л бид нар өвдөж ингэж мэдэн шүү дээ. Зарим мэдрэмжүүдийг ингээд 2 секундын дараа хүртэл тарих ингээд боловсруулад энэ өвдлөө би ёй өвдөж штэ гэдгээ боловсруулж хэлдэг бол хамгийн хурдан мэдрэмж зүгээр хадах мэдрэмжийг жишээ нь секундыг 10 хуваасны дотор одоо мэдэрдэг гэсэн. Өөрөөр хэлбэл секундыг 20 хуваасны дотор одоо дэлбэрэл байхгүй л нэг юу ч босныг бодож сөхөөж бодож амжаагүй байхгүй болсон гэсэн. Амар юм аа. Маш тийм одоо юу гэх юм огцом аимшигтай юм үйл явдал болсон. За үүнээс хойш яасан бэ гэхээр Джеймс Камерон бол ялангуяа энэ асуудал дээр нэлээд дуу хоолой өргөсөн. Яг тэгэхээр Джеймс Камерон бол Titanic онгоцыг одоо киног хийх санаагаа өөрөө тийм дуртай юм байна л да. Далайн хүн лөө ингэж одоо шумбах те аялах тийм дуртай. Тэрнээс гадна угаасаа бас нэг баримтат кино хийсэн байдаг шүү дээ. Джеймс Камерон ч. За Titanic киноны санаа бол энэ шумбалттай холбоотойгоор үүссэн гэж хэлж болно. Тэгэд Джеймс Камерон яагаад энэ асуудал дээр дуурах хэрэгтэй болсон бэ гэхээр энээс болоод бүхэл бүтэн энэ шумбалтын энэ индастри гэж нэрлэдэг байгаа. Зах зээл тэр чигээр ингээд ганхах шиг болсон. Маш их асуудалтай олон хил ам дагаад ер нь энэ аюултай юм шүү, осолтой юм шүү, хараа хяналт шалгалт хангалттай байдгүй юм шүү гэх мэт ийм яриануудыг нэлээд газар авсан. За тэгээд Джеймс Камерон юу гэж хэлсэн бэ гэхээр энэ угаасаа жоохон энэ Ocean Gate бол юугаа даваагүй. Одоо хяналтыг албаар даваагүй. Үүсгэн байгуулсан Stockton Rush хүртэл энэ байгууллагуудад бид нар орох шаардлагагүй, хянуулах шаардлагагүй. Эднээс хитрхи хуучимсга гэжсэн. За тэгээд ууг нь бол энэ байгууллагууд бол маш өндөр стандарт тогтоодог. Гэхдээ энэ Stockton Rush-ийн компани бол ийм одоо стандартын дагаагүйгээсээ болсон. Харамсалтай үйл явдал болсон. Энэ үйл явдал бол нийт одоо индастри энэ шумбах одоо хөгжлийг, шумбах одоо энэ салбарыг унгах ёсгүй гэдэг байр суурь илэрхийлсэн байлээ. Энэс амар харамсалтай болсон. Тэгээд нэг баян чинь өв залгамжлагчтайгаа явж исэн байдаг шүү дээ тий. Тийм, Пакистан баян тий. Пакистан гаралтай Британи. Тий. Харамсалтай болсон.
Зайн түрээд нэвтрүүлгийн өнөрлөх цаг болсон байна. Мөрөөдлийн хурмаа хийгээд Балсарын аялал бэлгэн даваараа гэсэн үрэйтээр Мондакт компани хамтран ажилласан. За мөн элэг хамгаалах цэс өөх бэлмэл урсаа мөн хамтран ажилласан. Баярлалаа та бүхэнд. Сонсогч та үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээн сонсороо 8 цаг 10 минутаас та мэдхүн нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.